За сайн байцгаана уу? AM podcast 3 дахь дугаар та бүхэндээ хүрж байна. Подкастыг хүргэхээр Даги байна. Тимон байна. Ника байна. Энэ удаагийн дугаарт маань манай Антиг Монгол чуулганы маань Магтаалын багийн ахлагч Мөнхөө ах маань хүрэлцэн ирсэн байна. Сайн байцгаана уу? Тэгээ өнөөдөр хамтдаа яг үерхэл өгөх хідэн зөвлөгөөний талаар буюу яг Христүүтэй харилцаа гэж юу юм бэ? Христүүтэй харилцааг хэрхэн бий болгох вэ? За мөн үерхэл тавих хил хязгаар юу вэ талаар Мөнхөө ахтайгаа хамтдаа ярилцах болно. За хамгийн ихэнд Христүүтэй харилцааны талаар ярина. Тэгэхээр хосууд маань ер нь яг харилцаандаа Христийг төв болгохын тулд бие биенийхээ бурхантай харилцах харилцааг дэмжиж сүмдээ явах, тэ үйлчлэх тэр зүйлүүдэд нь дэмжих хэрэгтэй байд юм байна л да. Тэгэхээр Мөнхөө ахын маань хувьд үерхэж байхдаа яг Христүүтэй харилцааг яаж бий болгож байсан талаар хаваалцахгүй юу? За Христүүтэй харилцаа гэдэг яриад нь шүү дээ. Энэ зүгээр яг юу хэлээд байгаа юм бэ гэвэл яг Бурхны өмнө зөвхт байх талаар ярьж байгаа гэж би ойлгоод байгаа. Яг гэвэл Христ төвтэй гэдэг байгаа шүү дээ. Тэгэхээр Христээр удирдуулнаар гэсэн үг. Тэгээд яаж энийг хийх юм бэ гэхээр миний ойлгож байгаагаар бол яг эзний хүслийн дагуу зөв байх те. Зөвөр одоо биеиндээ хандах, зөв ирэх гэж яг юм. Тэр талаар ярилцсан гэсэн үг болчихж байгаа л да. Тэгээд хамгийн эхлээд миний зөвөр бодож байгаа зүйл нь мэдээж биеиндээ хадлуу залбирна тийм үү? Библийн хамтдаа унших ч юм уу юм цагууд гаргана. Тэрэн дээрээ нэмээд зөвхөн одоо хоёулаа үерхлийнхаа асуудлыг шийдэд яваад байхгүй. Бидний одоо дээр тавигдсан тэр Бурхны эрх мэдэл байгаа тэр удирдагч нар байгаа шүү дээ. Бид нарыг хариуцж авсан байгаа. Тэр хүмүүстэйгээ бид нар ойр байх хэрэгтэй гэсэн үг. Тэгээ яг юу болж байгаа яах вэ хөө? Бүх процессоо одоо хуваалцаад илүү ахигч нартайгаа ойр байгаад сүм чуулганы удирдлагуудтай холбоотой байгаад тэгээд мэдээж мэдгүй зүйл бас бид нар зөндөө гарна. Тэрийгээ одоо бидраас өмнө ингээ алхсан туршлагатай хүмүүсээсээ асуугаад суралцаад явна гэсэн. Тэгэхээр өмнөх яг подкастуудаа сонсож байхад ч гэсэн яг биднээс төрүүлж алхсан буюу тэгээ туршлагатай хүмүүстэй ойр байх нь бол маш хэрэгтэй байх нэ тий. Тэгэхээр Тимон Дагийн хоёрын хувьд юу хийдэг байсан юм бэ? Бид хоёр ч одоо яг тухайн үед за хоёулаа хамтдаа нэг Христ төвтэй харилцааг ингэж үүсгэн байгуулъя гэж ерөөсөө ярьж байгаагүй шүү дээ. Бодож байгаа ч гэх. Одоо зүгээр ингээд эргээд харахад бид хоёр тий ямар ч байсан нэг бурхан дээр төвлөрч хоёулаа урагшлах хэрэгтэй гэж нэг хид хідэн зүйлүүдийг хийж исэн баха. Тэгээд хамтдаа чуулганд ямар ч байсан номер 1-т үйлчлэе. Тэгээд хамтдаа залбирая. Тэгээ ер нь бол бид хоёр чинь тэгэл хаа явсан газар хамтдаа суугаал тэгээ гар гараасаа барил. За хоёулаа энэ төлөө залбирая те. Эсвэл ингээд жижигхэн маргалдаан гарах үе те. За хоёулаа зүгээр зогсоод одоо ингээд залбирцгаая. Тэгээ эсвэл ингээд хин нэгнийхэн гэр бүл асуудал гарахад хоёулаа суугаал. За одоо хоёулаа залбирцгаая. Ер нь залбирлыг ер нь айгүй их нэгдүгээр тавьдаг байсан баха. Тэгээд бусад конференцүүдэд очиж хамтдаа үйлчилдэг байсан. Тэгээ одоо ингээд бодох нэ ямар ч байсан бурхан дээр төвлөрүүлэх тэр алхмуудыг хийдэг байсан байна. Дээрэс нь бас бит хоёр яг үерхэж эхлээд хамтдаа лайв чурж удирдах эхэлсэн. Тэгээ тэрнээсээ бодлоод бит хоёроос хамтдаа библи судлал бэлдэх, хамтдаа библи судлал хийх цагууд маш их гардаг байсан л та. Тэгээ бас өөр чуулганууд дээр болж байгаа конференцүүдэд хамт очиж үйлчилдэг байсан. Тэгээ мөн дээрэс нь нөгөө бид хоёр чи анбаундад бас үйлчилдэг байсан шүү дээ. Тийм. Тэгээ яг эднэрийгээ яг тухайн үедээ бит хоёр чинь за Христийн төвтэй харилцаатай байна да гэж бодоогүй ч гэсэн яг одоо ингээ харахаар яг бие биенийхээ итгэлд бас тусдсан болж исэн болоо гэж харж ийн л та. Ника төмөө хоёр маань яадаг байсан бэ ер нь? Хөөх та хоёр чи ямар их юм хийдэг байсан юм бэ? Тэгээ бид хоёрын хувьд бас адилхан яг лайв чирч ахалдаг байсан. Тэгээд сүм чуулгандаас давхар хоёлоо үйлчилдэг байсан. Төмөө MC багт би болохоор угтагчийн багт идэг байсан. Тэгээ одоо яг ингээ харахад үерхэж байхад бит хоёр нөгөө илгээлтээр явж исэн байна. Айгуу гой дурсамжтай цагууд байсан санагдчихээн. Яг орон нутгийн 2 илгээлтэнд тэгээд гадагшаа 1 илгээлтэнд явж исэн. Тэгээ орон нутгийн яг илгээлтээр яг явж байхдаа илгээлт ч өөрөө яг хувь хүний итгэл дээр айгүй их зүйлийг заадаг штэ тий. Тэгээ яг хоёлаа яг тэр хэмжээгээр өсөөд тэгээ би эндээ яг хуваалцаад явж исэн цаг хугацаа маань айгүй гоё. Яг ингээ хамтдаа яг хүмүүс сайн мэдээ яриад тий. Яг энэ хүн хүмүүстэйг яаж үйлчилж чинь ч юм уу тий. Бас би энийг илгээлтээр дамжуулж бас айгүй сайн таньдаг байсан юм байна. Тэгээ илгээлтэнд явах чинь бас нөгөө бөөнөрөө залуучууд яваал хоолунд мандаа өөртөө хийдэг штэ тий. Тэгэл энэ ямар хэр залуу байна гэж харж бараад гэхгүй. Яг маяга угааж ийн гэж шиг. Тэгэл яг тиймэрхүү зүйлсээр айгүй их харсан юм байна яг илгээлтээр дамжуул. Тэгээд хамгийн сүүлд нөгөө Казахстан руу илгээлтээр явхад
яг бит хоёр хоёулаа яг хоорондоо гэрлэх юм байна гэдгээр нь мэдсэн. Тэгээ яг бурхнаас ер нь ирээдүйд юу хийх тэр дуудлага сонссон гэж бол итгэдэг. Аха. Тэгэд мөнхөө халикагч хоёр маань одоо бол гэрэлсэн. Тэгээ дээрэс нь хамт Магдалины багт үйлчилдэг. Гэхдээ хоёр яг нөгөө үерхлийнхаа те шатан дээр үерхлийнхаа үед хоёр хамтдаа үйлчилдэг байсан юм уу? Тэгээ энэ талаараа хуваалцаач. За. Би тэр үерхэж эхлэхээс өмнө би бол аль хэзээ үйлчлэлд ороод үйлчлээд эхэлсэн байсан. Тэгээ халука яг мас сүмд явж эхлээд дараа нь би тэр үерхсэн. Тэгээ үерхснийхаа дараа би тэр ярилцаад цуг бас үйлчлүүл зүгээр гээд яагаад гэвэл халука маань өмнө бас магтаал өдөртдөг байсан. Өмнө явж исэн сүмдээ тэгээд тийм болохоор бас манай сүмийн магтаалын багт бас дуучин хэрэгтэй байсан учраас бидэд ярилцчаад хамт үйлчлээгээд тэгээд ер нь тэрнээс хойш одоо хүртэл ер нь хамт үйлчилж байгаа. Хэдэн жил болчих да 5 6 жил болчих. 5 жил ямарсан болж байгаа шиг шүү. Тэгээ ер нь хамт үйлчлэх юм болоос би нэгэ таньж мэдэх айгуу тийм зөв хөөрөл үүсдэг. Илгээл дээр явах юм бол мэдээж бүр илүү яг тухайн ямар хүн бэ те ямар нөхцөл байдал гэхэд яаж ханддаг вэ? Ямар зан ааштай вэ те ууртай уургүй юу? Ингээ айгуу олон зүйлийг мэднэ. Тэгээ хамт үйлчлэх юм бол бас хамтдаа суралцаад тэгээд бас үйлчлэлийн багийн хүрээнд ч юм ингээд хамтдаа гоё цагуудыг гаргах боломж нэгддэг байгаа. Тэгээ мөнхөө халукагч хоёроос айгүй бахархдаг те бид хэд яа гэвэл бид хэдээс яг 1 жилийн өмнө гэрэлсэн. Тэгээ яг тайзан дээр тэр их нөгөө тууштай магтаалын үйлчлэлч ер нь бол чанга те хэцүү үйлчлэл тэр үйлчлэлийг яг ингээ хоёулаа хамтдаа хийгээд яг бид нарт ингээ үлгэрлэж харуулж исэн хүмүүс байгаа. Баярлаа. Тэгээ би саяхан яг нэг уншижсэн л да. Хэрвээ яг зөв харилцаад байгаагаа мэдхийг хүсэх юм бол яг нөгөө хүн чинь таны бурхантай хамт алхахад чинь тусалж гинүү гэдг нь хамгийн чухал гэд бичсэн байсан. Тэгээд хэрвээ та яг одоо үерхэж байгаа эсвэл яг удахгүй үерхэж байгаа бол бас яг харилцааныхаа төвд Христийг байлгахыг хүсэх юм бол тэгээ хамтдаа чуулгандаа үйлчлэх, хамтдаа библи судлал хийх, залбирах, тэгээ хамтдаа илгээл дээр явах гэх мэтчлэн маш олон зүйлүүд байгаа юм байна. Тэгээ бидний дараагийн ярих зүйл бол яг тэгээ үерхэл нөхөрлөлд маргаан гарахад бид нар яг яах хэрэгтэй юм бэ? Тэгээ мэдээж маргаан гарна. Тэгээ энэ нь одоо буруу харилцаа гэсэн үг ерөөсөө биш. Тэгэхээр бидний хувьд одоо бүгдээрээ гэрэлцэн тэгээ үерхэж яхад чи ямар нэгэн маргаан гарч явуу тэр маргаанаа хэрхэн шийдвэрлэж ийсэн талаараа хуваалцахгүй юу? За, үерхэж явах үед мэдээж маргаан бол гарна. Бид тэр ч гэсэн маргалдах үйл ойлголцох үе зөндөө гарч байсан. Тэгвэл тухайн үед ихэнхдээ би яадаг байсан гэхээр би таг дуугаа хараачдаг байсан. Тэгээ энэ нь болохоор халукад амар хэцүү байдагсан. Яг тэгвэл халука ингээд нээлттэй ярилцаад ойлголцоод асуудлаа ингээд шийдээд явахыг хүсдэг. Би болохоор яг тийм нөхцөл байдалд орохоор ингээд ерөөсөө л тэр ингээд ярихгүй байх хүсэлтэй байдаг. Дуугаа хараачдаг. Тэгээ яг хоо дараа нэг хэсэг хугацааны дараа ч юм уу мэдээж жоохон уур гарсны дараа ч юм уу ярилцаад хамгийн гол нь ярилцаад асуудлаа шийдэх нь хамгийн зөв. Мэдээж зарим үед ингээд ууртай байхдаа ярилцах юм бол улам уур хүрээд ингээд бүр ойлголцохгүй амар хэцүү байдлаар ороод идэг штэ. Яг мэдээж маргаан гарна. Тэгтээ тэрийг заавал хамгийн гол нь ярилцах. Тэгээд эрэгтэй эмэгтэй хүмүүс шал өөр учраас би нэг ингээд шал өөр өнцгөөс хараад өөр юм бодоод эмэгтэй нэг өөр өнцгөөс ингээд бодоод нэг ойлголттой байхад эрэгтэй бүр шал өөр өнцгөөс шал өөр ойлголттой өөр юм бодоод уралцсан байх тохиолдсон байдаг. Тэгээд тэрийг ингээд яг би эндээ нүүрдэл суугаад те утасны цаанаас мессежээр ч юм уу эсвэл чатаар ч юм уу ингэж харилцах биш харин яг нүүрдэл суугаад би ингэж ойлгосон энэ ч надад ингэж санагдсан те ийм мэдрэмж төрүүлсэн учраас би ингэ уралсан юм аа гэд ингэ ойлголцоод тэгээд дараа нь биенээсээ уучлах байгаад ингэ харилцаа зүг болгоо явах юм бол айгуу дэмтэй санагдсан. Манай хоёрын хувьд үерхэж байхдаа ямар нэгэн маргаан гарч ийсэн үү? Тэрийг бас яаж шийдвэрлэж ийсэн бэ? Дан ганц мөнхөө ах маань ч биш. Яг ирчүүд маань олонх маань яг ийм асуудалтай байдаг бахтай яг маргалдаан гарангуут дууга хураадаг. Тэгээ бид хоёрын яг харилцаа дөнгөж эхэлж байхад би өөрөөсөө яг ийм хандлага надад суудсан байгааг олж мэдээд тэгээд бас яг энэ дээр ажиллах хэрэгтэй байна гэдгээ ойлгож авч ийсэн. Тэгээ миний хувьд болохоор яг тийм дууга хураадаг төрлийн хүн нь бол биш байсан. Тэгээ би болохоор
бит хоёрын үерхэж явах үед бит хоёрын дунд маргалдаан гарах үед ямар ч хамаагүй байдлаар ер нь ялаа дийлэл гэсэн хүн байсан. Тэгээд одоо хичнээн миний буруу байсан ч гэсэн одоо буруугаа хүлээн зөвшөөрөхгүй жоох муухай хараад ч юм уу тий уурлаад ч юм эсвэл юм ярихгүй байдаг ч юм уу тий. Тэгээ айгүй тийм эрүүл бос ч юм уу тий тийм аргуудаар яг тэр үедээ тийм зүйл гаргаж байгаа зөв юм шиг хэрэг хэдий надад санагдаж байгаа ч гэсэн дараа нь бодоход болохоор яг харилцаанд бол тэр нь бол тийм эрүүл биш байсан. Тэг яг гэрлэлт рүү оронгууд ялангуяа энэ аль талдаа тэг эхнэр нөхөр хоёр тэгш ирэхтэй тэг хоорондоо би энийг ойлголцож дэмжих ёстой байдал нэг нь ингээд ерөөсөө өөрийнхөө дотор байгаа зүйлийг ингээд гаргаж ирж хэлж чадахгүй байсаар агаад харин нөгөөх нь ингээд хөссөн үед ялсаар агаад шал эрүүл бос харилцааны маягаар ингээд явж ирснээ хараад бид хоёр гэрлэлтэн дотор ороод энийгээ засах гэж хичээсэн байгаа. Тэгэхээр тэг гэрэлсэн байна уу, ирэх чинь үү? Аль алинд нь ер нь маргаан гарна. Яагад гэвэл тэ хоёр тустай хүн, хоёр өөр орчинд өсөж байгаа учраас мэдээж үл ойлголцол гарна. Тэг энэ нь одоо ерөөсөө буруу, гим нүгэлтэй буруу гэж хэлэхгүй. Гэхдээ харин маргаана зүгээр шийтгэх нь айгүй том зүйл байгаа. Жишээлх юм бол би энэ рүүгээ одоо маргааны үеэр өндөр чанга дуугаар ярихгүй байх. Тэгээд ойрлж хашгирахгүй байх гэх мэтчлэн олон дүрмүүд байдаг л да. Тэгээ ялангуяа яг уулзалтын өмнө тэгээ лайв чи үрж одоо бэлтгэлийнхаа өмнө яаж ч маргасан тэр зүйлээ зогсоохгүй болохгүй гэдэг шийдвэр гаргах хэрэгтэй юм шиг санагдсан. Тэгээ битэрийн үед яг нөгөө лайв чи үрж рүүгээ явах ч юм уу эсвэл яг уулзалтын өмнөхөн яг маргаан гарангууд яг бууж өгөөд тэр маргаанасаа болоод шууд тэр уулзалт руугаа явахгүй байх шийдвэр гаргах гад ч юм уу. Тийм тохиолдлууд их гардаг байсан. Тэгэхээр тэгээ маргаан бол ингээд төр зурих шийдэж болно. Тэгэхээр хичнээн маргалцсан ч гэсэндээ яг төлөвлөсөн тэр уулзалт тэр бэлтгэл рүүгээ явж байгаарэ гэж бас хэлмээр байна. За одоо харин хэдүүлээ үргэлжлүүлээд хил хязгаарын тухай ярий. Үерхлийнхээ харилцаанд тавих хил хязгаар. Тэгэд мөнхөн ах маань үерхлийнхээ харилцаанд тэг ямар хил хязгаар тавьдаг байсан бэ? Тэр үед яг тийм хоёлаа ийм хил хязгаар байрна техник гэж ярьж тохирч бол тэгж хил хязгаарын одоо жишг тавьж байгаагүй. Гэхдээ яг гол нэг зүйл байсан тэр нь юу гэхээр сорилтонд орох тэр нөхцөл байдлыг л бүрэлдүүлэхгүй байх. Энэ юу гэсэн үг вэ гэхээр хоёулаа мэдээж зүгтаа нэг газар ингэж хоёулахнаа үлдэх ч юм уу те эсвэл оройн цагаар ингэж хоёулахнаа байх ч юм уу. Тийм зүйлээс ер нь хол байхыг хичээсэн. Аха бит хоёрын хувьд ч гэсэн яг адилхан. Тэгээ заримдаа үнэхээр нөгөө одоо энэ хил хязгаараа ингэ зөрчих нөхцөл байдал ингэ заримдаа үүсчин те гинт одоо ингэ ягаад ч юм санаандгүй болчдөг ч юм эсвэл санаатайч болчдөг тохиолдол гарна те. Тэгээ тэр үедээ бас л нөгөө ярьжсэнараа нөгөө ахлагч нартайгаа нээлттэй байгаад ингэсэн ингээл ярьждаг. Тэгээ ахлагч нар байна зүгээрээ дараагийн удаа ингээд бит хоёрыг аягүй гоё урамшуулдаг байсан. Аха тэгэхээр яг үерхэж явах явцад яг биеийн хил хязгаар бол маш чухал байдаг. Тэгээ Библиэр маш тодорхойгоор яг гэрэлтээс өмнөх болон гэрэлтээс гадуурх ямар ч одоо харилцаа байж болохгүй гэж хэлсэн байдаг. Тэгэхээр энэ маань маш амархан тий сорилт болж ирдэг учраас яг тэр сорилтонд орох нөхцөл байдлыг бүрдүүлэх байх. Тэгээ хин нэгнийхээ яг хаана нь яаж тэрхийн, хаана нь үнсхийн, хаана нь үнсгүй байхын, тэгээ ямар газруудад нь хүрэхгүй байхын гэдгийг яг эртнээс хамтдаа ярилцаад шийдэх юм бол энэ нь маш тустай байдаг. За тэгээ дээрэс нь охтуудын хувьд яг найз залуугаа тэгээ бусад эрэгтэй хүмүүсийг бас сорилтонд оруулахааргүй тэр хувцсыг өмсөх хэрэгтэй юм байна л да. Жишээлх юм бол тэг хитрхи богинохон хувц өмсөхгүй байх, хитрхи задгай тэр хувцсуудыг өмсөхгүй байх нь одоо энэ хил хязгаартаа бас орчиж байгаа. Бас дээрэс нь би нэгэ сорилтонд оруулах үг хэрэглэхгүй байх. Дээрэс нь яг тэр сорилтонд оруулах сэдвийн талаар ярихгүй байл зүгээр байдаг. За тэг хамгийн сүүлийн тавих хил хязгаар бол эсрэг хүсний найзтайгаа харилцаан дээр тавих хил хязгаар байгаа. За эрэгтэй эмэгтэй хүн тэгээ хоёулахнаа найзлах нь ирээдүйд одоо найз залууг нь нөхрийг нь ихнэр найз охиныг нь одоо гомдоох шалтгаануудын нэг болдог л доо. Тэгээ миний хувьд эсрэг хүсний найзуудтай байсан. Тэгээ энэ үед яг Тимүнд маань энэ нь жоохон хэцүү байдаг байсныг би мэддэг байсан л да. Ааха яг тухайн үед нөгөө би чинь иймэрхүү зүйлийн юм гараад ирэнгүү шууд дууга хураачдаг. Тэгээ тийм болохоор энийг одоо даагид илэрхийлж чадахгүй. Гэхдээ хэсэг хугацааны дараа энийг даагид хэлэх хэрэгтэй юм байна гэж шийдээд энэ тухай хуваалцсан. Тэгээд бид хоёр харилцаагаа яг хамгаалж үлдэхийн тулд би яг харилцаагаа таслах хэвээр эрэгтэй найзууд байгаа бол яг харилцаагаа таслаад яг Тимүнийг өвдөхгүй байх тэр шийдвэрийг гаргахын тулд хил хязгаараа маш тодорхой гаргасан байгаа. Аха. Тэгэхээр өнөөдрийн дугаарын маань хамгийн сүүлд ярих зүйл бол
одоо үерхэж явах үеийн мартагдашгүй гоё дурсамжуудын талаар ярих байгаа. Тэгээ үерхэл маань өөрөө маш гоё цаг хугацаа тий. Тэгээд дараа нь гэрэлсэн ч гэсэн бид хоёр үерхэж явахдаа ингэдэг байсан, тэгдэг байсан гэд дурсамжуудаа маш их ярилцдаг. Тэгэхээр одоо бүгдээрээ яг үерхэж явах үед бид нар тохиолдож исэн тий хамгийн гоё дурсамжуудаасаа хуваалццгаая. За үерхэж явахд бол мэдээж зөндөө олон гоё дурсамж нийтдээ зүйл тохиолдож исэн. Тэгээд нэг нь яриг гэвэл хамгийн эхлээд битээр яг танилцж явах үед нэг инээдтэй зүйл болжсэн. Тэрний яасан бэхээр би нөгөө worship tour-аар зүүн хараад явж исэн. Тэгээд нэг өдөр нөгөө бид нар үйлчлэлээ хийж дуусгачаад голын ирэг дээр нэг пикник маяг юм хийгээд байжсэн. Тэгээд бүгд гол мол руу ороод хөвгөд нисгэлжүүлээл октод нь тэр дээгүүр өөр газар бас ус мус руу орж гараал. Тэгээд байжсэн чинь нөгөө октод маань хувцснуудаа хатаах гэж тавьсан байсан нэг газар. Тэгсэн чинь нэг өхөр ирээд нэг шортын 100-аад хазаад явцсан байхгүй. Тэс нөгөө октод чинь тэнцээ гэл араас нь хөөгөл тэгэл айгаад байгаа ч юм араас нь их гүйцэж чадахгүй очиж чадахгүй байсан. Тэгсэн чинь наан буу ирчээд ингээд зогсож байсан. Тэгээ би яг тухайд халикотой яг тийм танилцаагүй байсан. Тэгээд бидний хинж тийшээ ерөөсөө гүүгээгүй тэр өхөрлөө. Тэгэл гүүх гэхээр одоо ингээл нэг баатар болох гээд байгаа ч шиг тий. Бүгд ингээ ичээд ч юм уу зогссон. Гэсэн чинь манай нэг магтаалын ахлагч "Али таад яач ямар сони юм бэ" гэдэг. Тэгсэн чинь би явсан аахгүй. Тэгэл баатар болоод очиад нэг өхрийг зодоол шортыг булааж аваад буцааж өгөөл. Тэгээд цуг алхаа явж исэн чинь нэг зураг дарцсан байт юм аа. Тэрийн сүлд үзээд амар инээ төрчихстэй. Тэрэн дээр би амар бүдүүн урт төстэй амар бөөрийн хийцээрээ бүдүүн хүн байсан. Хөгжилтэй төгөө. Дараа нь бас яг халикаг хотод ирсний дараа би ясна бэлэг өгч мөгөөл айгу. Тэгээ нэг удаа би нэг Санта Клаус шиг бэлэг өгчээсэн аахгүй. Яасан гэхээр манай нөгөө найзууд ингээд халикатай ингээд цуг бөөнөрөө байдаг. Нэг найз гэрүүл та баг мэдэх байхаа. Жогон мөнгөнө хоёр гээд. Тэгээд инхээ гээд бас нэг найз нь би тэд ингээд цуг хөгжим тоглох гой бэлдэж мэлдээд. Нэг оройтчоод би бас тедэртэй бөөнөр ханжээс ах тий. Халука маань тэнцээ амьдэрдэг. Тэг би яг өмнөх оройн нөлөөтэй симхээ нууцаар бэлэг үлчээ тэр чинь Крисмсийн үе байсан санагдаад байна. Тэгээ өглөө унтчих нэг толгойн ханажууд бэлгийн тавьчихад би эрт ажилдаа яваад гэсэн аахгүй. Тэгсэн чинь дараа нь л амар инээдтэй нэг жоохон хөвчиг ганцаараас ирчээл юм яриалсан гэсэн. Яг нөгөө мөнгөнөө байхад яасан гэсэн чинь ийм гоё бэлэг байна гэсэн. Хөрхийн тий. Тэгээд Санта Клаус шиг амар инээдтэй санагдаад тэр. Та айгу ирэх жаах үедээ айгу гоё санаачлаг гаргаад тий бэлэг өгсөн шүү дээ. Би ч бас 93 их тий. Юу ах вэ? За тэгэхээр Тимүн Дагийн хоёрын маань хувьд гоё түүхүүдээсээ яриач. Бас өөр сонсогчдод маань өгөх бас зөвлөгөө өгж болно тий гоё цагийг ашиглах. Бид хоёр яг нөгөө үерхэж эхлэнгүүтээ нэг тэмдэглэлийн дэвтэр хөтлөхөөр шийдээд дөрмөн болохоор би эхний нэг 7 хоног тэмдэглэлийн дэвтрийг авч яваад ингээ өөр тохиолдсон зүйлүүдээ бичээд бурхантай өнгөрүүлж байгаа цагаа бичээд тэнгүүтээ бүтэнсээ өдөр чуулган таарсны дараа нөгөө тэмдэглэсэн дэвтрээ даагээд өгөөд тэнгүү даагийн тэр дэвтэр дээр үргэлжлүүлээд эх 7 хоногийн өөр тохиолдсон зүйлс эсвэл бурхантай харилцаа ч юм тэр болгоноогоо бичээд ингээ 7 хоног болгоно нэг дэвтрийг солилцоод явдаг гэсэн. Тэгээ энүүгээр дамжуулж бид хоёр айгу богино хугацааны нэг амар сайн таньж авч ирсэн. Өстой сонин сонсож байгаагүй жишээ нэг. Тэгэхээр хосоод маань бас янз янзын зүйлийг хийж болох нь тий өөртөө гаргаад. Тэгээ бит хоёрын хувьд та хоёрыг тэмдэглэлийн дэвтэргээ ярьсан чинь би нөгөө яг төмөдөө өргөж явах үедээ нөгөө англи хэл айгүй сурагчин хүсэл эрмэлзэлтэй байлаа. Тэгээд нөгөө баха англи хэлний англи өгнүүдээ нөгөө флаш картан дээр ингээ биччихдэг. Тэгээ тэрийг ингээд нөгөө надаар ингээ шалгах хүн байхгүй шүү дээ тий. Тэгээ төмөтэй уулзтаа тэрийг авч очдөг. Тэгэл төмөө ингээд хараад би тэр өгнүүд нь тийм байна гэл. Тэгээ айгүй цаг амар хурдан өнгөрдөг байсан юм байна. Тэгээ гэрсний дараа асуухаар цааш үгүй гэдэг байгаа шиг. Тэгээ өргөж яхад болохоор ерөн цагийг бол октоудаа яаж өөрсдийнхөө талд ашиглаж олно. Тэгээ бас өөр бит хоёр чинь бас өглөө би нэг удаа нөгөө төмөд би өглөө их тусдаг хүн дуртай гэж хэлчихгүй юу. Тэгчээд маргааш өглөө нөгөөхөө гэж хэлсэн чинь нөгөө бүр 4-5 болчихсон чи өөрөөр гадаа ирсэн би ирчлээ хоёлаа гөөхөө. Би тэгээ ерөөсөө нөгөө гүүн гэдгийг бүр мартцсан. Тэгээ байжсэн чи өглөө тэгээ ирцээсэн. Тэгээ бид яагаад тэгээ энэ өөрсдийнхөө үерхлийн харилцаанд үсэн дурсамжуудаасаа хуваалцж байгаа гэхэлэр
яг энэ үерхлийн харилцаа бидний амьдралдаа бүтээж болох те хамгийн гоё тэгээд хамгийн гайхалтай тэр дурсамжийг бүтээх цаг байдаг. Тийм учраас тэгээ хосуудыгаа урайлж байна. Тэгээ эргэж хараад үнэхээр бид хоёр чинь тэгээ ямар гоё гайхалтай дурсамжийг хамтдаа өнгөрөөсөн бэ гэж харах. Тэгээ энэ дурсамжуудыг бүтээж эхлээрээ угаасаа та гэрэлтэй харилцаа руу ороход та хүүхдтэй болно, завгүй болно, ажилтай болно. Тэгээ гэр бүлдээ зарцуулах, харилцаандаа зарцуулах цаг тэгээ амьдралын шаардлагаар багасч эхэлнэ. Тийм учраас үерхлийн харилцаа бол энэ гайхалтай дурсамжийг бүтээх тэгээ бурхны өгж байгаа хугацаа шүү. Тэгээд подкастын маань 3 дахь дугаар энэ хүрээд өндөрлөж байна. Анхаарал тавин сонссон явдал баярлалаа. Тэг хэрвээ та дараагийн подкастыг үргэлжлүүлэн хүлээн аван сонсох хүсэх юм бол та subscribe товчон дээр дараарай. Тэгээд та хонхны зурагтай товчон дээр дарах юм бол шинэ дугаар ороход л таны гар утсан дээр notification очих болно. Ахаа тэгээ өнөөдрийн маань подкастт зочноор оролцсон Мөнхөн ахтаа маш их баярлалаа. За намайгаас өөрсөнд баярлалаа. Тэгээ та бүхэнд амжилт хүсье. Баярлалаа. Тэгээд эх 7 хоногт бид нэр ариун байдлын талаар ярих болно. Тэгээ дараагийн дугаар хүртэл баяртай. Баяртай.